Буур нуур нь бүхэлдээ бүгд найрамдах Монгол ард улсын манай Монгол улсын нутаг байсан. Монгол улс нь хятадтай усан хэлээр хэлдэг байсан. За хүүхэд залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Монголын дорнод хязгаарт байдаг үзэсгэлэнт буур нуурынхаа талаар ярьж өгье. Манайхан туглан сууж таалан болгоно. Ингээд бичлэгтээ орцгоё. Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин км. Монголын зүүн бүсэд нуур цурам цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь буур нуур юм аа. Хамгийн урт нь зүүн хойноос баруун хойш 40 км. Өргөн нь 21 км. Эргэлтийн шугамын урт нь 113 км юм аа. Ус хураах талбай нь 20,200 хавтгай дөрвөлжин км. Усны гүн дунджаар 6-аас 10 м боловч хамгийн гүн хэсэгтээ 10-аас 50 м-д хүрдэг. Нуурын өмнөд эрэг хаваар төрөлт давлгаагаар үүссэн 3-аас 5 м өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдно. Мөн буур нууранд халах гол зутгаж оршин гол их авч гардаг болохоор эргийн дагуу бургас нишгэн шигүү ургасан байдаг. Буур нуур нь маш цэнгэг устай нуур юм аа. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натрий, кальц зэрэг элемент зөнхөлнө. Буур нуур загсаар маш баялаг бөгөөд загсны аж ахуй нь нутгийн ард иргэдийн амжиргааны гол их үүсвэр нь болдгоо. 6 овгийн 36 зүйл загас 49 зүйлийн хөвгч замгтай. Болуу цагаан, цурхай, морин загас, амрын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтрэг зэрэг загас бий. Мөн зөвхөн энэ уранд л байх улаан омд бүртгэгдсэн Леандр 1778 гэдэг хавчус амьдардаг. Буур нуур нь Монгол ба өвөр Монголын зааг дээр орших цэнгэг ус нуур нь зэрэгэлдээ орших хөлөн буур буюу далайн нууртай хамт хөлөн буурын экологийн бүс нутагт хамаардаг. Тус нуурыг 2014 онд Рамсарын конвенцэд олон улсын ач холбогдол бүхий ус намгарах газрын жагсаалтанд бүртгэгдсэн. За энэ нуурын байршил нь Дорнод аймгийн Халах гол сумын нутагт байдаг. Мөн өвөр Монголын өртөц хорны Хөлбөмбөр аймагт харьяалагддаг. Монгол хятадын усан хэлний хамгийн том нуур байх нэ буур нуур маань. Буур нуур нь бүхэлдээ бүгд найрамдах Монгол ард улсын манай Монгол улсын нутаг байсан. Монгол улс нь хятадтай усан хэлээр хэлдэг байсан. Гэтэл удаа дараа хийсэн хэлийн зохицуулалтын үр дүнд буур нуурын хойд хэсгийг хятадын талд шилжсэн. Энэ одоо яагаад шилжсэн бэ гэхээр 1939 онд нөгөө алхын голын дайнаас холбоотой Япончууд манай Монгол руу дайрч тэгээд халахын сүм гэд газрыг эзлэн аваад тэгээд Япончууд ч манжгааг улс байгуулсан шүү дээ. Манай Монгол олон зөвлөлтийн цэргүүд хариу цохилт өгчтэй айлж Япончуудыг бут нэргэж энэ байлдаанд дийлсэн. За тэгээ ингээд хэлийн жоохон асуудалтай байж байгаад 1960-аад онд бүгд найрамдах хятад ард улс бий болоод буур нуурын хойд хэсгийг хятадууд өөрийн мэдлийн болгож авсан. Ингээд хятад улстай усан хэлээр ингээд холбогдсон юм төвхтэй. Түүнээс бол буур нуур маань бүхэлдээ манай Монгол улсын мэдлэх байсан юм аа. Буур нуурын тухай домгийн талаар ярилцъя хэдүүлээ. Үзэсгэлэнт сайхан хөлөн буур бол харсан сонсон бүхний бахархал болсон газар юм аа. Мэлмэлзэн долгиолох хөлөн далай, сүнхийн сүндэрлэх хянганы даваа, цэцэг нь алгалсан өргөн удам хөдөө тал гэд сэтгэлээс уяатай сайхан нутаг юм аа. Энэ сайхан нутгийн тухай нэгэн домог бий. Эрт урт цагт саруул талын дэнж сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гинэ. Энэ нутаг аймагт хөлөн гэдэг гоо үзэсгэлэнтэй цэцэг ичээм гойлгон нуруугаараа хус атаар хуулмаар охин болон буур гэдэг уус шиг сүрлэг битээ арслан барын хүчтэй агсам хүлгэн унаатай сайхан ир аж төрн суудаг байжээ. Хөлөн буур хоёр нутаг нугуухаан дунд 5 хушуу малаа хариулж тариг айргаа бүлж 5 тухтай эрх дураараа аж төрн амьдарсаар иржээ. Гэвч гай газар дороос гахаа модон дотроос гихчээр үйлийн үр хилээгүй хийсэдэрвэ. Нэгэн өдөр 15 толгойтой атгаалж хар мангас сэр салхитдуулан бүр хур оруулсаар тэнгэрийн хайнд улаан тоос татуулан тал нутагт иржээ. Хөлөн охиныг булаан авч гол мөрнийг нь
ширхтэл соров гинэ. Ийхүү мангасыг явсан газар бүхэн өвс ногоо урах хаан болж хүн малтайгаа эцэж хатаад үххээ ирмэгт тулж гинэ. Буур хүү үүнийг үзэж ажнай хурдан хүлгээ унаж алд дилэм элдээ агсаад агаар огторгүй дүүлэн дүүсээр аюулт мангасыг дарж ар нутгаа чөлөөлөн хурд мангасыг дарж хонгор хөлгөн аврахаар морджээ. Харвсан сум шиг хальсан бүргэд чиг наран ургахаас наран шингэтэл хавраас намар өвлөөс 100 хүртэл дахиулсаар явжээ. Тэгээд нэгэн өдөр морныхоо нураг амраах гэж имэйлийг нь аваад хайртай хүлгийнхээ өвс зулгаах завсар дуг хийгээд авваа. Тэрхэн зур түүний зүүдэнд хайртай охин хөлөн энэ үзэгджээ. Мангасын сүрээс үл сүрдэн эсэргүүцсээр байсан тул уурлахын ихээр уурлаж хилгэнхийн ихээр хилгэнсэн мангас түүнийг сараалан цэцэг болгон хувиргаад гал наранж шарж үүлийг нь үзэж байна. Буур залуу энэ байдлыг хараад амин залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр асахад цэцэг тэр даруй хөлөн охин болон хувирв гинэ. Тэгж байтал мангас мэдээд хөлөн охин дахиад болон аваа. Буур 10 ухаан сөвч мангасын толгойч шигтгсэн эрдний сувдыг нь авч амийг нь тастаад нутаг усаа аюулаас аварчээ. Гэтэл мангаст булаалгаад явсан хөлөн охиныг хаанаас ч ирээд олсонгүй. Тэгээд мэлмэлцэн тунгалаг нуурын хөвөөгөр эндэн шандан явтал энэ хүмүүс хөлөн охин мангасын дарлалыг твчгэд бэрх болж нуур болон хувирсан тухай хэлж гинэ. Буур үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрт хамт хэмээн нуур руу өсрөн оржээ. Түүнээс хойш хөлн нуурын дэргэд бас нэгэн нуур бий болсон бөгөөд үүнийг нь буур нуур хэмээн нэрлсэн домогтой ажээ. Одоо 100-ны дэлгэр цаг ирж байна. Аялал зугаалгын өндөрлөрсөн. За энэ зүүн та хаашаа аялахаа хараахан төлөвлөж амжаагүй авал эх орны зүүн цэцэг Минингийн тал буур нуур хүртэлх аяллаа маршрутыг хэлж улсын нийслэлээс буур хүртэл 2 төрлийн маршрут байдаг. За нэгдүгürt Урдуураа буюу Сүхбаатар аймгаар явбал нийслэлээс Сүхбаатар аймаг хүртэл хатуу учиртай авцамаар явна. За тэндээсээ 200 км бага эвдрэлтэй тал хээрийн зөөлөн шорон замаар явсаар магаад одоо буур нуурт хүртгээ. Хоёрдугаарт нийслэлээс Хинтээ аймгийн төв Өндөргаан хот. Өндөргаанаас Дорнод аймгийн Чой улсын хотоор дамжиж одоо буур нуурыг зорих боломжтой. За энэ зам манай монголчууд тэгээд Монголынхоо зүүн хязгаар нутаг Минингийн тал буур нуур их янгны нурууны салбар улс гэх мэт үзэсгэлэнтэй газруудыг үз сонирхоорой. Манайхан аялахдаа цэвэрхэн сайхан аялаарай. Хогоо энэ тэнд юусоо хайж болохгүй. Ийм хэцтэй сайхан аялаарай гэж хүсье. За та бүхэнд сайн сайхныг хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.